Уг нь бол өнгөрсөн намрын чуулганаар бол ер нь хамгийн анхлан одоо энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан тий цалинтай ээж хөтөлбөрийг олон улсын жишгт нийцсэн байдлаар хэрэгжүүлнэ гэсэн юугаар бол би бол одоо бүр анхлан дуу хоолойгоо илэрхийлээд тий за эсвэл цалинтай ээжийн цалин гэдэг юмаа хөдөлмөр хөлсөд доод хэмжээнд ядаж тий дүүцүүлэн хүргэх эсгүй бол энэ цалинтай ээж гэсэн мэржлээ өөрчлөх ийм одоо маш олон одоо талаар тий ийм санал дэвшүүлж исэн. За тэгээд ялангуяа салбар хариуцсан сайттай гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайттай бол би бүр тий одоо ингээд танхим дээрээс байнгын орооны хурал дээрээс өөр бүр ингээд бусад энгийн цаг үед ч гэсэн маш олон гарц гаргалгаануудыг яриад энэ үнэхээр ямар боломж байна гэдэг тал дээр ярьж байгаа шүү дээ. За жишээлбэл 3 жилийн туршид 0-аас 3 насны хүүхдэд асарж байгаа ээжүүдэд сарын 50,000 төгрөг өгдөг нь энэ бол 3 жилийн туршид авж байгаа мөнгө сая 800,000 болж байгаа. За тэрийг бол маш боддоор ярьж үтсэн. Харин энэ 0-аас 3 нас хүртэл олгохтой яадаг вэ гэхээр хэрвээ хүүхэд 2 нас хүрснээс хойш ч юм уу те эсвэл хүүхэд 2 нас хүрээгүй ч байсан байж болно. Ой гарантай байсан ч байж болно. Тэр ээж ажил хийгээд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөд эхлэх юм бол тэр 50,000 төгрөгийн нөгөө цалинтай ээж хөтөлбөрийн ч мөнгө зогсчдөг байхгүй юу. Тэгэхээр зэрэг ингээд нөгөө нэг тэрийг авахын төлөө ажил хийхгүй байх юм уу? Эсвэл одоо яах юм гэдэг тийм асуудлууд үүсэж байгаа юм. Тэгэхээр хоёрын хооронд ээжүүдийг ингэж ийм нөхцөл байдалд оруулж яснаас нийгмээс нь 0-аас 2 нас хүртэл нь сарын одоо 100,000 төгрөг гэж тогтоод энэ ч одоо 2 жилийн хугацаанд 2.4 сая болж байгаа ч тэгэхээр 3 жил хугацаанд хүлээгээд те нэг сая 800 авсан дээр юм уу эсвэл 2 жилдээ 2.4 саяга эсвэл нэг дор авдаг эсвэл хуваагаад авдаг эсвэл сар болгонд нь чисэн те авч идэг ийм нөхцөл байдлаар хийж болох уу гэдэг яриа өрнөө тэрэн дээр болно хамгийн гол нь тэрийг ээжүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөх юм бол болно гэсэн тэрний дагуу би мөн л одоо би ч байнга л одоо сошиал олон нийтэд ил тод нээлттэй харилцаатай байдаг хүрээнд мөн асуусан тэгсэн яасан ээж дуурлаа л гэсэн. Ямар ч ялгаа алга байна. Сая 800 2 сая 400 2 жилд авах 3 жилд авах ямар ялгаа алга байна гэдэг ингээ уурлаад идэг байхгүй. Ер нь одоо нэг юмыг бид нэр одоо үнэхээр ойлгомоор байна. Энэ төр засагт чинь одоо хүмүүс над руу ингэж уурлаад байгаа байхгүй. Чи ямар өөрөөсөө өгөх гээд байгаа юм шиг. Тэгвэл энэ хэний мөнгө юм? Төрийн мөнгө гэж юусоо байхгүй штэ. Төр энд нэг төмөс тайраад ургуулаад тэр нь мөнгө болоод үржигддэг юм гэж байхгүй. Энэ төсөв мөнгө гэдэг чинь хаанаас хоримтлагддаг мөнгө юм бэ? Бүгдээрээ та бидний энд байгаа гадаа байгаа энэ төр хувийн хөвшилгүй бүх хүмүүс ажил хөдөлмөр эрхлээд тэндээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тийм үү? За тэгээд уустай өөр одоо зарж борлуулдаг ямар юм байдгийг биднэрт бол одоо зарж борлуулдаг юм олон байхгүй штэ. Экспорт тийм олон байхгүй. Энэ одоо борлуулалтын орлогоор л бид нар энэ төсвийг бүрдүүлдэг. За тэгэхээр зэрэг эцэстээ энэ хүмүүс хэний мөнгийг нэхэд байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрсдийнхөө мөнгийг өөрсөндөө олгох гээд нэхэд байгаагаа ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт ер нь одоо ингээд бид нар хэдий болтол ийм нэг ийм арчаагүй байдалд амьдрах юм бэ? Ер нь хизээнээсээ манай монгол ээжүүд ийм байсан. Хизээ байдлаасаа төр засаг нь мөнгө өгөхгүй бол те ингээд амьдарч чадахгүйгаа гайхаад байждаг тийм ийм сул дорой байсан. Тэр энэ одоо сүүлийн үед ялангуяа 2012 оноос хойш монголчууд ялангуяа энэ хоёр нам Монгол Ардын нам Арчилсан нам гэдэг энэ хоёр нам сонгуулийн саналыг те одоо авахын тулд энэ ард иргэдийн дунд энэ нэг ээлжилж те энэ баялгаа хүрт та нарт мөнгө олгоно гэж энэ халамжийн бүх юмыг одоо те одоо түгээсний хор гайгаар өнөөдөр Монголын ард түмний нэг хэсэг хувь нь те амьдрч чадахгүйгаа гайхсан те хүний өмнөөс амьдрж байгаа мэт яларсан ийм үзэл хандлагатай болцсон байгаа байхгүй юу. За гэтэл өнөөдөр яг үний хэлэхэд та бүхэн мэдж байгаа сошиал дээр одоо энэ дундаж давхаргынхан одоо жинхэнэ ажил хөдөлмөр эрхэлдэг энэ жинхэнэ нийгмийн даатгалын шимтгэл гэж те ажил олгогчд болоод энэ бизнес эрхлэгчид чинь бүр уйлж байгаа эцтэй. Үнэхээр өөрсөнд нь ямар ч одоо ийм юм хийгээд нэмэр алга. Тэгхгүй яа тий энэ хүмүүс чинь үхтлээ ажилсан энэ цөөхөн дундаж давхарах чинь одоо сөхөрөх гэж шин. Яг үнийг хэлэхэд юугоо сөхөрөх ч аахгүй. Хэрвээ дундаж давхарах сөхрөөд те за ингээд өөрсдийнхөө боломж болцоогоор одоо гадааддаа байна уу хаана байна уу гараад те эсвэл бизнесээ ихэ болоод халамж хүлээдэг хүн болчвол бид нар хэний мөнгөөр халамжлах вэ гэдэг асуудал бид нар гарч ирж байгаа үстэй. За тэгэхээр зэрэг одоо бид нар ингээд үнэхээр энэ төр засагч гэсэндээ улс их хурлын гишүүдэн ч гэсэндээ ингээд нэг юм худлаа гоё юм яриад те одоо манай Монголын ард түмнээс санаж сэрэх хэрэгтэй байна. Өнгөрсөн бүх хугацаанд өнөөдөр гэхэд энэ парламентэд хичнээн одоо удаа улиран одоо сууж байгаа гишүүд байгаа билээ.
Тэгвэл тэр хүмүүсээс юу хийсэн гэдгийг нь асуух хэрэгтэй. Яагаад бид нар өнөөдөр ийм нийгэмд амьдарч байгаа юм бэ гэдгийг нь асуух хэрэгтэй байхгүй. Тэгхгүйгээр ингээд одоо ингээл те нөө могоон толгойг модоор тогшоод догшныг нь гайхав гихчээр мөрөөр ажиллаа хийгээд явж байхад те одоо улсын хурлын гишүүн гэхээр би тэр тангар үргэсэн миний зураг байж ин л да өдөр болгон сандъя. Тэгвэл би хин нэгний доромжлол те ямар нэгэн одоо дарангуйлал, ямар нэгэн занал хийлэл, ямар нэгэн шаардлагыг биелүүлнэ гэж би тангар өргөг байхгүй. Тэгэхээр надаас ёс зүй нэхэд байгаа тэр хүмүүс өөрсдөө эхлээд хүнээс ёс зүйтэй хариу авах хүч тийм үйлдэл гаргах хэрэгтэй. Би жишээлбэл яг одоо сайхан одоо хүний эрхийн асуудал Монголд хамгийн том асуудал байна. Хүний эрхийн индексээр Монгол улс хичнээн байр урагшлав. За энэ дотор хүний эрхийн асуудал гэхээр одоо манайхан чи зөвхөн өөрийнхөө эрхийг боддог. Гэтэл тэр хичнээн олон хүмүүсийн эрх байна. Хүний эрх дотор өчнөө олон хүүхдүүдийн эрх байна. Тэгвэл энэ өдөр болгон энэ хүсээгүй энэ тэ төрүүлчээд хайчаад энэ асрамжийн газруудаар дүүрэн болгоод хаяад яваад байгаа. Тэгсэн мөртлөө хүүхдийнхаа мөнгийг аваад байгаа ээж аав нар байна. Бүр насан залуужж байна. Тэгээ ийм юмнуудыг ярихаар бид нарыг тэглээ, бид нарыг инглээ гэдээ уурлаад идэг. Энэ бол үнэхээр яг үнийг хэлэхэд манай Монголын эмгэнэл болцсон юм байна. Одоо та нар бодолтой 16-аас 18 насны Монгол хүүхдүүдийн гэмт хэрэг тэ одоо хар тамхи мансууруулах байдас ямар нэгэн одоо энэ маш юм сэтгэлд сэртгэм асуудал ямар амар том төвшөнд очсон тэрийг нэгдсэн үндэсний байгууллага бүр судлаад тэ танаа энэ насны хүүхдүүдэд ээж аавын одоо халамжч багасдаг төрийн одоо бодлого чиглэлч гэж юуч байдгүй тийм учраас олон улсын ийм жишг ийм байна. Энэ хүүхдүүдийг ямар нэгэн байдлаар их бага хэмжээгээр зөв зүйлд завгүй байлгах ийм бодлогыг олон улсад ингэж хэрэгжүүлсэн байдаг юм а гэд энэний дагуу жилд ердөө 18 тэрбум төгрөг төлөвлөхөд яаж галзуурч улс орон даяараа те энийг хас гэж эрэгтэй эмэгтэйгүй ээж авгүй бөөнөрөө хэрүүл олж агаад 18 тэрбумыг одоо юу алгасан цуслуулсан. Тэгвэл энэ одоо энэ 170 мянга орчим ээжүүд одоогийн байдлаар шүү 170 мянга орчим ээжүүдэд сар бүр 500 мянган төгрөг өгөхөр 85 тэрбум төгрөг. Сар болгон 85 тэрбум төгрөг. Нэг жилд нэг их хэдэн найд гарна. А хэрвээ энэ 500 мянгаар ологдог болоод эхэлчвэл нөгөө нэг хүүхдийн 100 мянган төгрөгийн төлөө төрөөд хүүхдээ хаяад асрамжийн газар хаяад байдаг хүмүүсийн тоо хэд болохыг бүр мэдэхгүй. Та бүхэн мэдж байгаа Монголын одоо гэр бүлийг одоо батбөх болгох гэр бүлийн одоо гэрлэлтийн юуг дэмжих 500 мянган төгрөгийн бодлого явагсан тэр юу болоод замхраад яаж завхраад дууслаа. Одоо яг л тийм болно. Нэгдүгээр, хоёрдугаар 500 мянга болгох боломж байхгүйг нь энд байгаа бүх хүмүүс мэдж байгаа. Өдөр болгон энэ хуралд суугаад энэ улс орны чинь нөхцөл байдал ямар байгаа юм. Монголын асуудал бол ганцхан цалинтай ээжийн асуудал биш. Энэ асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ ганцхан асуудал биш байхгүй. Цааш өчнөө олон асуудал шүү дээ. 35 жилийн туршид те замхраад, голирлаа алдаад, концепцаа алдаад ийм одоо дур зоргоороо те ингээд санаан зоргоороо хяналтгүй те ингээд яваад ирсэн төр засаг нийгэм гэдэг чинь зөвхөн энэ хагас жилийн дотор засчдгүй юм байна гэдгийг хүн нэг бүрт ойлгомоор байгаа байхгүй. За тэгээ дээрэс нь одоо энэ улсын хурлын гишүүд ч гэсэндээ энэ одоо магадгүй дараа жил энэ жил одоо ингээд тэртээ тэргүү төсөв батлагдсан ямар ч боломжгүй. Магадгүй дараа жил энийг 100 мянга болгоё. Тэ? За 100 мянга болгох юм бол бид нар эдийн засгийн өсөлт, инфляц, үнийн юундэ 100 мянган төгрөгөөр ээж хүн юу авч болох юм бэ? Энэ цалинтай ээж гэдэг нэршлийг болчих. Ээжүүдэд сэтгэлийн дэм ч юм уу те 100k хаин гэдэг би аль дээр хэлжсэн. Ийм нэршилтэй болгочвол хүний сэтгэлд өөр байхгүй юу? Цалин гэж нэрлчээд энийгээ ингээд заавал хүчлээд ер нь та нар бодоод үз. Монгол улсын одоо хүн амын өсөлт хөгжлийг хүнийхэн тоогоор хэмжих юм уу? Иргэнийх нь эрүүл мэнд боловсрал те наа захын одоо хүртэж болох энэ 18 настай иргэн хүн болоход тэр хүн ямар гэчийн эрүүл мэндийн суурьтай, ямар гэчийн боловсралтай, ямар гэчийн шинэ хичээлтэй, эрүүл саруул ухаантай, бие бялдар сэтгцийн хувьд те эрүүл одоо саруул одоо нийгэмд ажил хөдөлмөр хийгээд өрсөлдөх чадвартай ийм хүнээр нь хэмжих юм уу? Эсвэл бол энэ тентгүү төрүүлээд хайсан нөгөө дутуугийн комплекстэй эцэг ихтэй гомдсон тий материалын хэрэгцээ наад захын юм хангагдаагүй үргэлж одоо бүрэн бүтэн өсөж байгаа айлын хүүхдэд атаархдаг тий дутуугийн комплекстэй өөрөөр хэлбэл тэр хүмүүс энэ хүүхдийн ад жаргалыг булаацсан мэт ийм хүүхдүүд
одоо нийгмийн одоо нэлээд их хувийг эзэзвэл ирээдүйн бас дахиад бидний маш том асуудал үүснэ. Энийг үнэхээр одоо хүлээн зөвшөөрөх ёстой байгаа хгүй. Бодит нөхцөл байдлаа хармаар байна. За харин энэ 500 мянга хизэнээс байж болох вэ гэвэл одоо ингээд энэ мега төслүүдийг хэрэгжүүлээд эхэлж гэн хэрэгжүүлэх ингээд энэ гарын үсгэн зурагдаад эхэлж гэн мега төслүүд чинь тэр хэрээрээ л одоо энэ те мөнгө орж ирэх буцаад орж ирэх энэ том одоо хөрөнгө оруулалтын л одоо ажлууд эхэлж штэ. Тэгэхээр эднэр наад захын үр дүнгөө өгөөд үр өгөөжөө өгөөд орлого нь Монгол улсад бодит орлого болоод ирэх цагт магадгүй энэ ээжүүдэд те цалинтай ээж байна уу сэтгэлийн дэмэн байна уу хамаагүй 500 мянга олгож болох юм. Гэхдээ нэг юмыг анхаарах хэрэгтэй. Цалин нэмэгдлээ гингүүд гадаа үн яаж өсдөг вэ? Бид нар өөрсдөө үнийн өсөлт инфляци хэр барьж чаддаг улс билээ. Тэгэхээр зэрэг магадгүй одоо дараа жил 500 мянга болгоно. Би бол зөвхөн үнэхээр одоо хүмүүст худлаа ярьж явахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл энэ дотор би өөрөө орж ирээд боломжгүй гэдэм биш үү. Энд чинь санаан заргаар бураад те ингээд эсвэл нэх гоё юм яриад болчдөг ид биш байдаг юм байна гэдгийг би өөрөө мэдж байгаа учраас энийг би ярьж ойлгуулах гэдэг. За тий одоо манайхан ч одоо гоё штэ ер нь ингээл нэг асуудал одоо жишээлбэл чи бит хоёр чи ингээд намаа зүгээр явж хахад те чи надад таагүй үг хэлвэл би чамд хизэж буцаага таатаа үг хэлэхгүй үстэ. Тэгээ хоёр хүний харилцааг ингээд шууд хүнлэнгөөс харж орж ирэнгүүтээ миний хэрүүлчих гайхаад идэх. Мөн мөрөөрөө мөлхөө явж ясан байгаа те модыг модоор толгойн тогшингуудаа мэдээж уурлаа шүү. Тийм биз дээ. Би энд улсын хурлын гишүүн боллоо гэд иргэн нэг бүрийн чи тэрийг яар, чи энийг яар, чи инг тэг гэдгийг би гүйцэлдүүлэх албагүй. Би өөрийнхөө оюун санаа өөрийнхөө бодол энэ цаг үе үйл явдлыг хэрхэн яаж мэдэрх юм би тэрүүгээр л явна. Тэгжил би тангараг үргэж орж ирсэн болохоос иргэн нэг бүрийн хүсэл эрмэлзлийг хүлээн аваад шаардлагыг хүлээн зөвшөөрөөд те элдв дормжлыг нь хүлээж аваад дуугүй номоо байснараа энэ бол ёс зүйтэй хэрэг биш юм гэж бодож байгаа. Олон нийтийн одоо сонголтоор одоо тэгээ олон нийтийн саналаар ингэж гарчаад эргээд олон нийт рүүгээ одоо дормж үг хэрэгэлсэн юм байна гэд одоо баг холбоо хүртэл байгуулсан юм эсвэл хөгжилтэй юм бэ. Яг одоо ер нь тэгэл монголчуудын байгаа царайлт тэр штэ. Ер нь ингээ хоёр хүний харилцаа тий. Би одоо жишээлбэл өөрийнхөө фейсбુક дээр Монголын ээжүүд гэж яагаад бичсэн бол энэ бол тийм миний одоо ёс зүйн миний одоо асуудал мөн. Харин би хоёр хүн хоорондоо үл ойлголцоод тий. Эсвэл би энд шал өөр хүний эрх ярьж хахад чи хүний эрх ярихын хооронд хүүхдийн мөнгө ярьж гэдэг юм уу тий. Тэр нь тэг хийх байхгүй шүү. Тэр хүнд намайг ингэж чиглүүлэх, намайг юу ярихыг заах, те тушаах ямар ч тийм эрх байхгүй байхгүй. Тэгэхээр зэрэг миний эрх чинийхаар хязгаарлагдсан, чинийх минийхаар хязгаарлагдах байхгүй. Тэгэд нэг юм ойлгох хэрэгтэй. Ер нь яагаад одоо жишээлбэл би те энэ хүмүүсийн өмнө гэлбэлцэх хэвтэй. Би энэ хүмүүсийн төлөө сайн сайхныг нь бүтээх ёстой. Энэ элдв сан, элдв одоо боломжийг нь хулгайлаагүй ш. Тэ энэ хүмүүс яагаад өнөөдөр намайг хүлцэнгүй гэлбэл зүү ийм байх гээд байгаа гэвэл өнгөрсөн хугацаанд өөртөөс нь хулгайлсаар ирсэн хулгайг нь мэдмэгц гэлбэлцдэг гин буруутай царай гаргадаг ийм хүмүүстэй бүр дасцсан. Тэг хулгайг нь мэдсээр ээж тэр хүмүүсээ дахин сонгодог, сайд дарга болгодог. Ийм байдалтай ингээд автцсан байгаа учраас намайг үнэхээр хүлээж авч чадахгүй байгаа хгүй. Үнэнээ хүлээн зөвшөөрч үнэнтэйгээ нүүр тулахгүйгээр цаашид биднэрт ямар ч ирээдүй байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэг яг зарим хүмүүс нь гой сайхан юм ярьдаг юм байгаас энд бол тийм боломж байхгүйг нь мэдцэн харцсан өдөр болгон тэрийг нь мэдрээ сууж байгаа хүний хувьд би тэгвэл ингэж бөөрийн хийлж худлаа ингээл те гоё олно болно 5 жилийн дараа магадгүй 500 мянга болж болох юм аа. Ухтаа бол ээжүүдийн одоо за бүр хэрвээ 500 мянга авмаар байгаа бол заяа. За энэ цалинтай ээж гэдэг хөтөлбөрийн одоо юу гэдгсэн чинь хамаагүй ээжийн дэмжлэгч байж болно. Юу ч гэсэн хаяурхан цалинтай ээжээрээ байсан даа чад юм. Тэгвэл ажил хөдөлмөр хийдгүү, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй те. За татвар төлдөггүй ийм ээжүүдэд тэр 50 мянган байд юм аа. Тэгвэл нийгмийн даатгалаар төлдөг те одоо ажил эрхэлдэг декретний хугацаанд буцаад ажилдаа орж байгаа ийм ээжүүдэд бол сарын цалингийнх нь одоо хэдэн хуваарч байдгийн те. Ингээд бодоод тэр ээжүүдэд нэмэлт орлого одоо нэмэлт одоо юу гэдгийг тэтгэлэгтэй байдаг бол энэ сая шудраг байхгүй юу. Тэгэхгүй ингээд энэ нийгэмд чинь ажил хөдөлмөр хийдэг хүмүүс нь ажилгүй хүмүүсийн илүү олон болцсон одоо цаашдаа үүрж явж дийлж чадахгүй болчих шүү дээ. За тэгээ дээрэс нь бас нэг юм яар. Уг нь бол эрүүл саруул ухаантай хүмүүс бол те энэ улсад одоо ингэж байгаа байхгүй юу. Энэ манай улс баялагтай улс гэдэг байгаа.
Тэ энэ баялагч яах хэвээр хүн нэг бүрт ингээл зүгээр хүснээр нь мөнгөөр тараагаад өгч нь юундаа ч хэрглэж болдог байх юм бол энэ баялагийг ухаж олборлох зарах ямар одоо шаардлага байгаа. Энэ баялагийг ухаж олборлсон зарсан одоо борлуулсан энэ орлогч нь нийгмийн сайн сайхны нийгмийн баталгаа бодит хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт болоод те харин энэ үнэхээр чанар стандарт хангасан орчин нөхцөл сайтай эрүүл аюулгүй байдал хангасан цэцэрлэг яасаа сургууль ийм юм хүсэх ёстой байтал бэлэн мөнгөөр одоо яг яах гэдэг. Энэ бэлэн мөнгө тараадаг энэ одоо энэ халамжийн бодлого бүр больчих хэрэгтэй юм билээ. Бусад улс орнуудад бол ингээд халамжилдаг юм байна. Гэхдээ хэзээ ч бэлэн мөнгөөр байхгүй байгаа байхгүй. А бэлэн мөнгөөр яг ганц хоёр одоо жишээлбэл сая ерөнхийлөгчийн айлчлаар Чехэд явхад бол бэлэн мөнгө өгд юм байна. Гэхдээ манай монголчууд тэрийг 100 хэдэн сая гинэ гэдэг ингээд пупа гэдэг байгаа байхгүй. Ямар ч тийм байхгүй. 10 хэдэн мянган евро байгаа байхгүй. Гэтэл тэдний өөрсдийнх нь дотоодын нийт бүтээгдэхүүн, үнийн одоо инфляц те. За ингээд энэ юм хүмтэй ингээд дүүцэхээр манайхаар бол тэдэн сая гэдэг шиг тэднийдээ тийм л дүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ юмнуудыг одоо боддоор хараад сэтгүүлчид та нар ч гэсэндээ энэ одоо энэ ордон дотор тэгэл энийг хааны ордын юм шиг ордонд байх зохисгүй ч гэж байгаа шиг ийм гачин юм яриа л те. Тэгээ одоо ээжүүдийн яасан гэлээ ээжүүдийн юу байгуулагдсан гэлөө холбоо намайг буулгана гэлөө те. Бүр тэг хэрэгтэй. Би бүр тэгээсэ гэж хүсэж байна. Яа гэвэл өөрсдийнх нь ямар арчаагүй байдалтай байдгийг үзүүлмээр байна. Өнгөрсөн парламентод өөрсдийнх нь охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэн доромжилдог гишүүнээ буулгаж чадахгүй байсан хүмүүс шүү дээ. А хинтээ амар сайн тэмцдэг вэ гэхээр үнэхээр өөрсдийнх нь гарцаагүй гашуун үннийг хэлж чаддаг хүн тэгэл тэмцдэг болохоос биш өөрсдийнх нь бузар булаа болгож доромжилдаг, хүчирхийлдэг, хулгайлдаг тийм хүмүүстэйгээ тэмцэж чаддгүй хүмүүс гэдгийг өөрсөнд нь харуулмаар байгаа юм бүр. Тэг хэрэгтэй. Ийм сошиалыг одоо нэг хөтлөөл нэг ганц пост бичээл нэг хүмүүсийн хариулт уншаал тий комментиг уншаал сэтгэлийг уншаал хариу бичнэ гэдэг чинь энэ нэг талаараа хүнлэн шүү дээ. Тэр хүмүүст би цаг зав гаргаж шүү дээ. Нөгөө талаараа энэ бол тийм амар том ажил биш. Магадгүй энэ нөгөө миний өөрийн одоо нэг хурд хүч тий одоо жишээлбэл зарим хүмүүс нэг юм бичих гэж одоо ингээл цаг зав зарцуулаад тий бодоол гашлал нэг коммент унших гэж ингээл мөнгөндөг бол энэ бол миний хувьд зүгээр гарын үзүүрийн тэ зүгээр ингээд нэг ороод гарахтал хийдэг ажил. А энд нэг амар цаг зав зарцуулаад энд их ажлаа хойшлуулаад тийшээ ингээл гарчлаад исэн юм нэгт байхгүй. Хоёрдугаарт ер нь монголчууд энэ улсын их хурлын гишүүн гэхээр нэг тийм оройн дээд оргилд хүрсэн нэг хөршгүй те үзэж харагддаггүй нэг юм харьцдаггүй нэг ийм ингээд ийм нэг юм бурхны бүрлбаан дотор ороод одоо гүнгэрван дотор хийцэн нэг юм бурхны зураг шиг ийм хүмүүс гэж ойлгох болох хэрэгтэй. Нэг талаар би энийг бас эвдмээр байна. Энэ ойлголтын. Зүгээр л яг л бид нартэй ижилхэн бид нар зөв төлөөллийн ажил хийдэг л хүмүүс болохоос биш тий төлөөллийн ажлыг ямар ч удаа хэлбэрээр хийж болно шүү дээ. Үндсэн ажил нь энд хууль тогтоох те хууль санаачлах гэд байж гэн. Тэгвэл маш олон төлөөллийн бас өөр арга хэлбэрүүд байж гэн. А тэгвэл бид нар энээс гадна зөвхөн л хууль гээл ингээл бусад юмд нь үдэ айнаал цэмбигээл те. Үгүй ер алдаа ихгүй амархан шүү дээ. Ер нь зүгээр л чимээгүй дуугуул байж ахта. Одоо энэ дотор яг ясам дээр бид нар хоорондоо ч танихгүй зарим нэгэн гişүүд бас байна шүү дээ. Тэгэхээр зэрэг яг нэг талаараа бас би иргэд олон нийтэд талархаж чинь. Надад ийм өндөр хүлээлт өгчтэй ингэж байгаа нь одоо юу гэх юм намайг л хийж чадна гэж бодож штэ. Одоо наад зах нь 126 гишүүд байна. Энэ дотор 32 эмэгтэйчүүд байна тий. Тэгээ энэ дотор намайг чадна, энэ л чадна гэж бодож байгаа зүйл нь одоо тэр ихтгэл үнэмшил хүндлэл байхгүй юм чинь маш талархав штэ. Гэхдээ нөгөө талаар намайг хүндэлж байгаа энэ хүмүүст би худлаа яриад те эсвэл дараагийн сонгуулийг бодоод ч юм уу эсвэл ингээд нэг юм худлаа найлан хатаал нэг гоё юм яриад те одоо ингэх ёстой гэл ер нь бол нэг зүйлийг бид нар ойлгомоор байна. Хүн ерөн өрөвдөх, эвгийлэх те ингэж одоо юу яах тусам хүн амьдрах чадвараа алддаг. Хин нэгэнд найдах хинч хүн байхгүй бол хүн өөрийнхөө л хүчинд найддаг. Энэ хүчийг Монгол улсын төр засаг энэ намуудын энэ амлалт өөрөө сарниулаад, буснуулаад алдуулаад байгаа байхгүй. Монгол хүн өөрөө маш хүчтэй ийм майндтай. Юу ч даван туулах ийм л одоо тий хүчтэй зөрөгтэй тийм л байдаг байсан. Одоо яагаад ингэж амьдрч чадахгүй байгаа гайхаал ингээл те хорооны хүн ирж ясангүй би ста ядарч ингээл дөнгөж 50 нас хүржээч те ингээл гайхаад идэх хүмүүс ийм олон болцсон. Тэр энийг бид нар одоо өөрчлөхгүй юм бол цаашдаа энэ нийгэм одоо яг бид нар бол яг хэрэлдээл сайн муугаа үзэлцээл те ингээл дуустсан байж биднэрт үлдэх хүүхдүүд маань ямар нийгэмд амьдрах вэ гэдгийг одоо боддоор харахгүй бол үнэхээр хэцүү болж байгаа байхгүй.
Тэгэхээр үнэнтэйгээ тулаад өнөөдрийн энэ асуудлыг бид нэр их бага хэмжээгээр тисэж одоо твчээд чадхаараа дайчлаад даван туулаад хамтдаа бүтээгээд илүү сайхан нийгмийг үгэй л та. Одоо ээж аав маань, эмээ өвөө маань яг хөө ингээд бүрэн бүтэн газар нутаг биднэрт өглөө. Гэхдээ ийм л ороо босгоо нийгэм өгчөөд бид нар одоо энд чи одоо тэмцэлтэй тичаадаад ямар сандал би энд хүртэл ороод ирсэн байж хав Уг нь бол тийм биш байсан бол би тайзан дээр дуугаа дуулдагсан ч лайва хийдэгсэн ч ингээд явжсэн надад илүү үлцэтэй шүү дээ. Ганц би ээжүүд одоо өртлөөс эмэгтэйчүүд ээжүүд бас олон байна л да. Энэ гэр бүл салалт гэдэг юм бол одоо үнэхээр юм одоо бас нөгөө эмзэг юм асуудал болчиход байна шүү дээ. Сүүлдээ ч одоо энэ байдаг л юм. Ингийн л юм болчлоо Одоо заавал хүнтэй суух шаардлагагүй ч юм уу эсвэл хүүхэд гаргаад эцэг нь хариуцлага хүлээхгүй байсан ч хинч тэрийг тоодоггүй. Ямар ч эргцүүн одоо тэр хууль шүүхэн ч хууль шүүхийнхаа дагуу байдаггүй. Тэгэхээр ийм юм болчлоо. Ийм одоо дүр зураг нийгэмд маш энгийн юм элбэг үзэгдэл болчлоо л да. Энэ дээр танд ер нь ямар одоо үнсэг байдаг вэ те? Жишээлбэл одоо яг одоо сошиал дээр юу өрнжин гэхээр зэрэг миний 2019 онд том хүүгийнхээ аавтай одоо тухай таслын ямар ч одоо тийм ингээл гарцаагүй л олоолны хийсэн тийм лайвыг ингээд яриад ингээд нөхөж тавиад одоо сөхөж тавиад тэгж байгаа байхгүй. Энэ өөрөө ингэж ядарч явсан байж. Бид нар ч яг юу чухал юм? Бие биенийхээ ядарсан байсныг гайхах нь тэрүүгээр тавлах нь чухал юм уу? Эсвэл хинч ийм байдалд өртөхгүй байхын төлөө байдаг ийм нийгмийг бүтээх нь чухал юм уу? Тэгэхээр манай Монголын ард түмэн ч гэсэн нэг юм ойлгох хэрэгтэй. Үнэхээр ингээд ийм хэрүүлт дуртай альва ямиг заавал хэрүүлт болгож чаддаг нэг юм болвол ингээд зөвхөн А цэг Б цэг гэсэн энэ хоёр л одоо хязгаар байгаа юм шиг боддог. Ингээл нэг л асуудал олонгууд л ерөөсөө дундын үзэл санаа гэж юм байхгүй Эсвэл ийм гээд ингээд дайрчдаг бүр ингээд ийм талцхийн өвчнөд болцсон юм шиг. Тэгэхээр бид нар нэгдүгээрт энэ хэрүүл энэ юмнасаа салахгүй бол хэрүүлийн бузартай айл өөдөлтгүй шиг хэрүүлийн бузартай Монгол улс өөдөлгүй гэдгийг ойлгомоор байна. Хоёрдугаарт нийгэм ийм байгаа ч гэсэн одоо ганц бие ээжүүдийг дэмжих бодлого бас яваад ирэхээр нөгөө эн чинь нөгөө гэр бүлийг дэмжих бодлоготойгоо бас харьцуулаад эхэлнэ. Тэгэхээр нөгөө хаана аливаад одоо энэ улсын хурал гэдэг чинь ямар нэгэн одоо асуудал ороод ирэхэд тэрийг маш олон талаас нь дүгнэж шинжилээд судлаад тэгээд энэ ингэж шийдчихвэл нэг талдаа ямар сайн талтай нөгөө талдаа ямар хор уршигтай энэ боломжтой юм уу боломжгүй юм гэдгийг олонхын саналаар шийддэг энэ парламент дотор ганцхан би бүх юмыг шийдэт тохиураар ингээд өөрчилчих юм шиг. Дээрээс нь одоо надаас ингээд ёс зүйн гэхэд хүнийг ёс зүйтэй байх тэр боломжоор хангаагүй ээжиж надаас ёс зүйн их чинь бас буруу байхгүй энэ улсын хурал гэдэг бол энэ улсын орны асуудлыг хилцэх газар болохоос ш хүнийг оруулж ирээ засан хүмүүжүүлээ зан авирын сайжруулад одоо энэ юу гэдэг хандлага харилцаа мэдлэг боловсролын дээшлүүлдэг газар биш шүү дээ. Тэгэхээр зэрэг би ямар байсан намайг тиймээр нь хүлээн зөвшөөрж энд оруулж ирсэн хүмүүс тэгэхээр би ямар байсан тиймээрээ л урагшлах уу гэхээс биш мэдээж чадвал хим хэмжээг одоо сахижил таарна чадвал аль илүү сайхан байхыг хичнээн гэхдээ хүн тэгээ явж байхаа зүгээр үснээс суулгаасан чи тэрийг яриач гэх юм бол уучлаарай тэр бол би хизээч ямар ч төвшөнд тэрийг бол хүлээн зөвшөөрөхгүй энэ бол миний үндсэн юм ер нь бол нэг юм байна хэлэх үг чинь ямар байна сонсох үг чинь тийм байна гэдэг зарчим баримталдаг энэ бол би цаашид хэм байна уу ямар ажил хийдэг байнуугаас үл хамааран энэ бол миний амьдралын зарчим байх болно тэгэхээр хүнээс сайхан үг сонсомоор байгаа бол сайн юм хүлээж авмаар байгаа бол эхлээд өөрөө сайн сайхныг хэлж сур гэж л хэлэх байна.